Яг энэ ашигт малтамлын тухай хуульд эдийн засгийн мэргэжлийн байнгын орооны гишүүд зарчмын зөрүүтэй олон саналтай байдаг. Ойлголтын зөрүүнүүд их байдаг. Нэгдсэн нийлбэр гарахгүй байдаг. Тэгэхээр яаж нэхэр цаана ерөөсөө нэг их ашиг байна л гэж харж байгаа. Хэрвээ бид нар олон хуулийн төслийг байнгын ороогоор хэлэлцдэг, асуудлыг хамтарч яриа шийдээд ард иргэдийнхаа талд үндсэн хуульдаа нийцүүлээд асуудал явуудаг. Тэр яг энэ хуультай холбоотойгоор бол олон талын мэтгэлцээнүүд үүсэж байгаа. Ойлгомжгүй байдлууд их үүсэж байгаа. Өрөнчийн гишүүний хөндөд байгаа асуудал бол зөв бас. Энд чинь бүлэг ордгээд ойдлоход өгөөд явуулах юм. Бас зөв нэг. Бат найрамдал гишүүн бол энэ дээр бүтээн ажиллаад их хурлын тогтоол гаргуулсан. Ойлголтын ингээ зөрүү гараад байгаа байхгүй. Намтны сайд өөрийнхөө одоо засгаасаа кабинетаасаа мэрэгжлийн одоо амныхантайгаа нийлээд хуулийн зөвлөгөөр өргөн байраа оруулаад ирсэн. Тэгэхээр ийм ойлголтын зөрүүтэй байгаа болохоор хэдүүлээ энэ дээрээс нэлээд анхаарч энэ хуулийн төсөлтөөр шаашаа хэлэлцүүлэг батлахгүй зогсоох, хойшлуулах, ойлголцох юм живсэлцлийн орон зайгаа гаргаж авсан дээр өгөх гэж нэгт бодож байна. За хоёр дахь юм бол хуулийн төсөлтэй холбоотой би урд нь эдийн засгийн байнгын орондоор бас 3 асуулт асуугаад тодорхой хариулт аваагүй. Мэргэжлийн сууж байгаа болохоор дахиад асуулт асууя. 2018 оны засгийн газрын тогтоолоор 100-аад аж ахуйн нэгжүүд ингээд хохирцсон юм байлээ. 150-аад лиценз. Тэгээ энэ асуудлаа энэ хуулиараа зэгцэл шийдэж оруулж ирэх хэрэгтэй байсан. Энийг яагаад орхигдуулж байгаа? Энийг одоо хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуултанд хариулт авмаар байна. Хоёр дахь нь энэ хуулийн гол зорилго байгаа. Эрэл хайгуулын ажлаа нэмэгдүүлье гэдэг. Хайгуулыг боломж олцоо байхгүй нэ гэдэг. За энэ жил бол эн чинь сонгон шалгаруулалтаа бараг 100 гаруй тэрбум төгрөгийн орлого орцсон байгаа юм билээ. Өмнөх жил 158 орчим тэрбум төгрөгийн орлого олцсон байгаа юм билээ. Тэгээ нийт Монгол улсын газар нутгийг сая 500 м квадрат талбай дээр хайгуулыг хэдэн төгрөгөөр төсөөр хайгуул хийх вэ гэхээр 280 орчим тэрбум гэдэг. Тэгэхээр мэргэжлийн яам өөрсдөө энэ хэмжээний мөнгийг төвлөрүүлчихэд хийгээд хайгуулаа өөрсдөө хийгээд өөрсдөө бодлогоо зангидаг боломж олцоо байхгүйс юм уу? Яг хайгуул хийх чадвартай хичнээн компани байгаа одоо. Энийг асуумаар байна. Яг хайгуул хийх чадвартай хичнээн компани байгаа. Нэртэй устдаа хэлээд өгөөрэй. За 3 дугаарт нь амнаатай холбоотой асуудал, энэ татвартай холбоотой асуудал. За бид нар бол энэ их хурлын гишүүд сүүлийн үед баг мэргэжил болгоны хүмүүс нь уулуурхаа эдийн засгч болоод байна л доо. Ягаад тэгэхээр асуудал нь хүнд байгаа болохоор. Тэгэхээр яагаад заавал яг энэ хуулийн төсөлтэй холбоотой энэ амнаатыг бууруулах гэдэг юм бэ? Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хамгийн байж болох өндөр түвшиндээ хүрсэн. Цаашдаа дахиад 5-6 жилийн хугацаанд энэ AI буюу энэ технологийн салбар дата төвөж хөгжихэд зэсийн үн өсөх гээд байгаа маа. Тэгэхэд яагаад заавал энэ үнийг буулгах гэдэг энэ хуулиар? Тэр ийм үндсэн 3 асуултанд хариулт авчаад тодруулъя. За нэгдүгээрт сүүлийн асуултаас нэхлээд хариулаад явъя. Зэсийн амнаатай холбоотой одоо энэ буулгах саналыг хойшлуулсан учраас хариулт бас ойлгомжтой болсон баха гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ хуулиар эхний хилцүүлгээр та бүгд маань дэмжээд их хурлын нэгцэж уулгаар дэмжээ гарцсан. Одоо эцсийн хилцүүлэг ороод ингээд болчихно. Дундуур нь одоо асуудал үүссэн учраас одоо энд бодвол одоо зарчмын зөрүүтэй санал гарахгүй бол тэгээд явчих бах. За хоёрдугаар асуудал тэр иргэлийн ажил, хайгуулын ажил биш. Суур иргэлийн ажил, эрэл судалгааны ажил гэж явдаг. Тэр бол зөвхөн ашигт малтмалын зорилготой хийгддэг ажил биш. Энэ бол хот байгуулалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, аюулгүй байдал, тэгэл одоо гамшиг, осол гэл хөрс гэл бүгдийг судалдаг. Тэгэхээр энэ ажлыг бол бид нэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийвэл дараачийн оюу толгой, таван толгойг олтол уднаа. Яагаад гэвэл намар ингээд улсын төсвөөр ярьдаг. Та бүхэн өнгөрсөн жилийн улсын төсвийг харсан. Бид өмнө Широт гишүүндээ бас их баярлалаа. Яг тоог нь хэлээд өглөө. Бид нэр 100 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлчихэд хайгуул эрэл судалгааны ажил дээрээ хайгуул дээр биш. Эрэл судалгааны ажил дээрээ нэг 40 тэрбум тавиулах гэж өстө бөө юм болдог. Арайгээс тавиулсан мөнгө одоо авч чаддаггүй. Бүх мөнгө нь аваа авчдаг байхгүй. Гуугаал гүдэн шүү дээ бид тэр. Мөнгө тавиад өгөөч. Хэрвээ одоо улс ингээд энд хангалттай мөнгө тавиад өгдөг бол бид нэр одоо хувийн хвшлийнхний юмд одоо хүчийг татах гэж оролдоод байх шаардлага байхгүй. Харамсалтай тавьж өгдөг юм аа. Тэгэхээр улс болон хувийн хвшний хамтын ажиллагаагаар хийдэг энэ уулуурхаа хөгжсөн орнуудын туршлагыг хэрэгжүүлэх гэж Канада, Казахстан гэдэг энэ орнууд, Орос улсын улс. Тэгэхээр энийг хий гэж байгаа. За эхний асуулт. Эхний асуулт бол ашигт малтмалын тухай хуулиар одоо нөгөө нөхөн олгуур олгох тухай асуудал байхгүй юу? Хөргөө өмнө нь одоо өгсөн байсан лицензийг нь тусгай хамгаалтанд оруулаад тэгээд одоо лицензүүдийг нь хураагаад авцсан. Тэгээд шүүхээр шийдвэр гаргаж ээж одоо олгогдох юм.
Тэгээ одоо шүүхийн шийдвэр 3 шатны шүүхийн шийдвэр нэцлээ гарцсан 22 одоо лицензтэй айл байна. За энэ айлуудтай бол манай ашиг малтмуулын газар хилцэл хийгээ явж байна. Одоогийн хууль эрх зүйн орчныхоо хүрээнд бол энэ асуудал шийдэгдэх бололцоотой. Дүүцүүл толгой олох эрхтэй 9-1-3 дугаар заалтаар явах боломжтой гэж үзэж байгаа. 13-аар 9-1-13. За, очроо тгшүүний асуултанд хариулъя. Ажилтны эсвэлгийн амны төрийн нэмчгийн дарга ташбаруу. За, 20 орчим компани үйл ажиллагаа явуулж улсын төсвийн хөрөнгөөр болон одоо хайгуул судалгааны ажил хийх боломжтой. Нэг ялгаатай зүйлийг бас тодруулаад хэлэхэд бид бүхэн сонгон шалгуулалтаар явуулахдаа хуулийн хүрээнд эрдэсийн хоримтлалтай талбайд хайгуул судалгааны ажил хийх ийм одоо боломжийг олгодог. Энэ эрлийн одоо эрэл үнэлгээний ажлыг хийх толбогдлолтой цагаан талбай буюу ямар нэгэн эрдэсийн хоримтлалгүй талбай дээр хувийн хөрөнгөөр буюу одоо 280-аас 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж энэ хувийн гишэлбэр хайгуул судалгааны ажлыг суур судалгааны ажлыг хийх ийм одоо боломжийг олгож байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. За ингээ маш тодорхойгүй байдал үүсгдэг шүү манайхаа. Одоо маш тодорхой хэдүүлээ ажиллаа ирэх хэрэгтэй. Их хурлын 126 их хурлын гишүүнтэй болсон. Бүх асуудал нээлттэй шилэн ил тод байх хэрэгтэй. Тодорхой хариулахгүй ерөнхий ингэж хариулж өөрөө хэлдэг үе өнгөрж байгаа шүү. Тэр нь ашигт малтмалын тухай хууль бол миний төрөний үндсэн хэлдэг 3 асуудлыг хөндөж байгаа. Тэгээ энэ дээр их хурлын гишүүд байр суурьуд нэгтгэхгүй байна. Бүгд зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаж ирдэг, үг үзэл бодлоо илэрхийлдэг, авдаггүй юм байдаг, ажлын хэсгээр хасдаггүй юм байдаг. Ингээд бодлогоо бариад явна гэд юм явсараа л засгийн газар орж ирснээр шийдвэрлэх гэж оролддог. За тэгээ яг тэргээр нь явъя гэхээр буцаагаад нэг хариулт олсон. Өөрөөсөө хуулийн төслөө бүрэн боловсруулж орж ирч чадаагүй ээжиж их хурлын гишүүдээр сүүлийн үед ингээ хууль нь хуулуулдаг гэсэн. Тэгээ ажлын хэсэг гаргагээд дунд нь зуураад тэгээ зуурсан зуурамгаа хоол болгоо. Одоо очроо тгшүүнээ юу хуулийг хэрхэн яаж батлах бол улсын хурлын бүрийн эрхийн асуудал шүү дээ. Очроо тгшүүн. Тэгээд одоо засгийн газараас хууль орж ирж ил байдаг. За харьцангуй бага зарчим зөрүүтэй саналтай хууль шүү дээ манай хууль. Зарим хууль 280, 300 зарчим зөрүүтэй саналтай байгааг таваас харж байгаа. Манайх 42-т орж ирсэн. Тэгээд хуулийг хэрхэн гаргах бодлого одоо бүрэн эрх бол та бүгд бидэнд одоо их хуралд байгаа. Засгийн газар бол боловсруулсан хуулиа л оруулж ирж байгаа. Тэгээд одоо зарчмын зөрүүтэй саналыг одоо бид нар арчилсан улсад амьдарч байгаа. Тэгэл олонхийнхаа саналаар хуваагаал явдаг. Заавал санал нийлэх албагүй. Саналынхаа одоо тоогоор шивдээл явдаг ийм зарчимтай улс шүү дээ. Та тэрийг надаар хэлүүлдэг юм мэдчихэж байгаа. Тэгэхээр манай хувьд бол нэг 42 саналтай орж ирж байгаа хууль одоо 2 дугаар хилцүүлэг дээр 5 санал уралддаг. 5 зарчмын зөрүү саналтай байна. За яг одоо тэгээд ардс намынхан бол ардс намын гишүүд юу ч хэлээд нэмэргүй болсон. Олуулаа нээлж бүлгэрээ шахаж асуудлыг шийддэг болсон. Тэгээд тэр зарчмаараа явах байлгүй дээ. Нэг юм тодруулаад хэлчихье та. Оюутлогоо онтрогийн сайтн дээр гарсан мэдээллийг үзсэн баг. Таавал онтротой холбоотой асуудал юу ч яригдаагүй гэж ярьсан. Энэ дээр бол онтротой холбоотой асуудал байгаа гэж бичсэн байгаа шүү. Орчуулаад уншаад үзчихээр нээлттэй байгаа юм бэл. Тэгээд цааш дээр энэ ашигт малтмалын тухай хуулийг сайжруулах нь бол зөв. Сайжруулаад явах хэрэгтэй бид нар. Тэгэхдээ өнгөрснийгөө одоо 93 цагийн хэлхийг хараад амтны сайдаа би танд хэлээд байгаа шүү дээ. Урдны тэр 100 аж ахуйн нэгдсэн 150 лицензийн асуудлаа шийдээгүй байж тэнд баахан хөрөнгө оруулагч нарыг гацаачаад шинэ хөрөнгө оруулагч, шинэ хайгуул, шинэ эрэл судалгаа гэж ярих бол айгүй тийм өрөөсгөл ойлголт шүү. Мэдээж ирээдүйн тэмүүлж байгааг ойлгож байгаа. Тэгвэл урдхаа шийдэх ёстой. Заавал тэгж